Александр Дюма. Монте-Кристо гүн. Нэгдүгээр бүлэг. 1. Марсельд ирсэн нь. 1815 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Норт-Дам Делаг гар зогсоолын харуул Смирна, Бьерест, Неаполь ороод ирж яваа 3 шурагт Фраун гэдэг хөлөг онгоц айсан яваад хөөгч мэдэгдэв. Буудлын лодсман ердийн заншлаараа онгоц татах газраас гарч ив цайзыг өнгөрөн Маржион хошуу Арион арал хоёрын хооронд яваа хөлөг онгоцонд тулж очив. Марсельд хөлөг онгоц ирэхэд ихээхэн хөл хөдөлгөөнтэй болдог бөгөөд ялангуяа тэр онгоцын Фараон шиг эртний Фокио хотын хөлөг онгоц үйлдвэрлэх газар босгож тоноглон усанд анга тавиад бас эзэн нь нутгийн хүн бол бүрчих хөл болдог учраас зогсоолын гэгэн Йонна гэдэг талбайд олон мянган сониуч хүн зансан сорон төдгөн цугларн ирцгэлээ. Энэ завсар хөлөг онгоц улам ойрцсоор галдуулын дэлбэрэлтээс болж дээр цагт Колосерн 62 арлын хооронд тогтсон хоолоогоор амар мэнд өнгөрч помогийг тойрон гараад шулуун 3 дарвуулан татаж хошуун дээрх гурвалжин далбаагаан дэлгэсэн мөртлөө алгуурхан ирж явхад цугласан олон хүн азгүй явдал тохиолджээ гэдгийг аргагүй тааварлан чухамхүү юу болсон байдаг вүлээ гэж бодоцгооно. Гэвч учрыг мэдэх хүмүүс хөлөг хэвэнхэн байдлаар сайн явж байгааг хараад хэрвээ ямар нэгэн явдал болсон байя гэхэд хөлөг онгоцонд биш юм гэдэг нь тодорхой байв. Зангу буулгахад бэлхэн Ватер багштайгаа өгчгсөн бөгөөд Фараоныг Марселийн онгоцны зогсоолын нарийнхан хаалгаар оруулах гэж байгаа лоцманы хажууд гавшихай барийн залуу ир зогсож хөлгөн хөдөлгөөн бүрийг нарийн ажиглан лоцманы тушаал бүхнийг давтан дамжуулж байв. Энэ тодорхой биш төгшүүр нь цугласан олонны дундаас нэгэн хүнд сөрхий хүчтэй нөлөөлж хөлөг онгоц буудалд орж ирэхээс өмнө яаран завинд сууж Фараоны өдөөс явахыг тушааж удалгүй нөөц булангийн тушаа хөлөг онгоцтой зэрэгцэн очлоо. Залуу далайчин энэ хүнийг хараад лоцманы дэрэгдээс холдон онгоцны хөвөнд очиж бүрхмалгаагаан авч зогсов. Энэ бол 18-20 насны өндөр нуруутай тэгшхэн биетэй сайхан харнууд гялтгансан хар үстэй залуу хүү байв. Төрх байдал нь бага наснаас эхлэн аюул гамшигтай тэмцэж сурсан хүмүүст байдаг тайван шийдмэг янз илэрхээжээ. "Оо, Дантес та юу?" гэж завинд сууж ирсэн хүн хашгираад "Юу болчихоо вэ? Яагаад хөлгийнхэн чинь цөмөрөн уруу царайтай явна уу?" гэж асуулаа. "Эрхэм моорилгой. Их золгүй явдал тохиолдлоо. Ялангуяа надад их золгүй явдал тохиолдож, Чивитавекийн дэргэд алдар тахмад леклерээсэн хагцсав" гэж залуу хүү хариулахад "Ачаа чинь?" гэж хөлгийн эзэн яаран асуулаа. "Эрхэм моорил, бүрэн бүтэн ирсэн. Энэ талаар та сэтгэл зовохгүй байх гэж би бодож байна. Харин хөөрхий Ахмад леклер" гэхэд хөлгийн эзэн элтэд сэтгэл амарсан байдалтай "Юу болов? Манай алдарт Ахмадад ямар явдал тохиолдов?" "Нас барсан." "Онгоцноос очоо юу?" "Үгүй. Мэдрэлийн чичрэг тусаад жигтэйхэн зүвдэрч өгсөн" гэж Дантес хэлээд хөлгөнхөн өдөн эргэж "Алив байранда зангуугаан буулга" гэж хашгирлаа. Хөлгөнхөн нийтдээ 10-аад хүн тушаалыг дагаж хүн бүр өөр өөрийн үүрэгт ажлыг хийхээр далбаа шураг руу аргамж хөндлөвч рүү ухс хийлдлээ. Залуу далайчин тэднийг зэрвсгэн харж тушаал нь ёсоор биелэгдэж байгааг мэдээд ярьж байсан хүн рүүгээ дахин эргэхэд хөлгийн эзэн тасарсан яриагаан өргөжлүүлж "Тэр золгүй явдал жохом яаж тохиолдов?" гэж асуув. "Ёстой санамсаргүй явдал болсон. Ахмад леклер бомтын коменданттай ярьж Неаполоос ихэд сэтгэл хөдлөсөн шинжтэй гарч яваад маргааш нь байдгаараа халуурч 3 хоноод өөд болчихсон. Бид зохисоор наршуулсан. Одоо хөл толгойдоо хүнд юм зүйлттэй зотонгоор оролттой дээл дижило арлын дэргэд тайван ойрсож байгаа. Бэлэвсэрсэн авгайд нь загалмай сэлэм хоёрыг авчирсан. Бусдын ладил мөрөөрөө нүд анихын тулд англичуудтай 10 жил байлдаж явах ч гэж дээ" хэмээн залуу хүү гонигтой янзаар инээмсэглэн хэлв. "Одоо яа гэхэв эдэм ом минь" гэж улам тайвширч байгаа хөлгийн эзэн хэлээд "Бид цөмөрөн л өхгүй илтэй улс хонь хөгшин залуудаан байран давж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хамгийн байрандан үлдэнэ.
Ингээд та ачаа яасан гинэ? Гэхэд нь эрхэм Морилгоо бүрэн бүтэн ирсэн. Би үүнийг батлан хариуцснаа. Тэр бүхэл хямдар өглөө гэхэд та 25,000 франкын цэвэр ашиг олох байх гэж бодож байна. Гэж хэлснээр фараон дуурах цамхгийг өнгөрч шивааг мэдээд дарвуулаа хөм. Гурвалжин далбай буулга, Бизан Шкот зангуугаан буулгахад бэлдэг гэж хашгирлаа. Энэ тушаал цэргийн хөлөг онгоц дээр хэлүүгээ адил түргэн биелэгдэв. Дарвуулын аргамжийг тат, далбайгаан буулга. Сүүлчийн тушаал өгөхөд бүх далбай хураагдаад хөлөг онгоц зөвхөн эрчээрийн урагшаан гулсан явж байлаа. Хөлгийн эзэн тэсчитэн байгааг хараад Дантес, эрхэм Морил, та одоо наашаа гараад ирээч дээ. Таны нягтлан бодогч эрхэм Данглер өрөөнөөс гарч ирж явна. Танд хэрэгтэй бүх мэдээг дуулгана биз. Би зангуун дээр очиж уй гашуудлынхаа тэмдгийг тавих ажил хийдэ гэж хэлв. Хоёр дахь удаагаан давтан өрөх хэрэг байсангүй. Хөлгийн эзэн Дантсын шидсэн олсноос барьж ямар ч далайчин атаархмаар шалмаг гавшгаагаар хөлгийн хажуугийн төмөр дамнуургаар авиран гарч ирэхэд Дантес Морилыг өгтөн ирж ява Данглерт байранд тавьж өгөөд хуучин байрандаа очихоор явлаа. Данглер бол 25 орчим насны нэлээд зөвүүн царайтай. Дарга даамалд долгоноор доод хүмүүстэй ширвэн догшин хүй юм. Нягтлан бодох гэдэг хэрэгэм зэргээс нь илүүгээр энэ байдалд нь далайчид хэдий чиний дургүй эцэх тусман Дантсыг төдий чиний хайрлан үзнэ. Тэгэхээр бидэнд тохиолдсон золгүй явдлыг эрхэм Морил та хэдийн дуулаа шивдэ гэж Данглер хэлв. Тэглээ. Хөрхи ахмад Леглер. Их сайн шудраг хүн байсан юмсан. Хамгийн гол нь Тэнгэр далай хоёрын хооронд насаа хөгшөртөл явсан гайхамшиг цайн далайчин. Ийм хүндэл Морил ба түүний хүмүүтийн ийм том фирмийн сонирхлыг итгэн хүлээлгэж болно гэж Данглер хариу хэллээ. Тэгэхэд аятайхан зогсох газар хайж байгаа Дантсыг ажиглан харж байсан хөлгийн эзэн таны хэлж байгаа шиг ажлаа сайн мэддэг болохын тулд заавал хөгшрөх хэрэгтэй биш юм шиг санагдаж байна. Тэр манай найз Эдмондыг хараач. Хинээч зөвлөгөө заавар авалгүйгээр ажлаа айхавтар амжуулж байна шүү. Гэж хэлэхэд Данглер Дантс руу үзэн ядсан маягтай хялан харснаа. Тийм ээ. Нас залуу хитрхи биеэн тоосон хүнтэй. Ахмадыг амьсгаа хороогүй байхад хинтэж зөвлөн ярилцалгүйгээр командлыг өөртөө авчихад шууд наашаа хөдлөхийн оронд Элба Арлын дэргэд биднийг бүтэн хагас өдөр дэмий хүлээлгэж цаг алдсан та гэж хэлв. Командлыг авсан Ахмадын туслахынхаа үүргийг гүйцэтгэсэн хэрэг харин онгоцон засвар хийх хэрэг байгаагүй бол Элба Арлын дэргэд бүтэн хагас өдрөө болдог нь буруу гэж хөлгийн эзэн хэллээ. Хөлөг онгоц эвдрээгүй. Бүрэн бүтэн байсан эрхэм Морил харин бүтэн хагас өдрийг алдсан зөвхөн эрэг дээр бууж зугаацгал гэснээс болсон юм. Гэхэд хөлгийн эзэн залуу хүү өөд хандан Дантес наашрэ гэж дуудлаа. Уучлаарай эзэн минь. Би 1 минутын дараа тань дээр очие гэж Дантес хариулв. Тэгээд онгоцныхон баг тандаж зангуугаан буулга гэж тушаалаа. Тэр дор зангуу бууж гинжин тарчигнангүй. Хэдийгээр лооцмон байсан боловч Дантес энэхүү сүүлчийн ажиллагаа дуустал байрандаа байсаар байлаа. Дараа нь дарцгаан хагаст нь хүртэл буулгаж далбайгаан зангидаад хөндлөөн зөрүүл гэж ашиглалаа. Та харж байгаа биз? Одоо бүр өөрийг Ахмад гэж хэдийнэ бодчиход байна. Нэрэ шүү гэж Данглер хэлв. Тийм ээ, энэ чинь Ахмад шүү дээ гэж хөлгийн эзэн хариуллаа. Тийм л дээ. Тэгтэл та болоод таны хоршоо нөхдөр батлагдаагүй байгаа биз дээ эрхэм Морил гэж Данглер хэлэхэд нь төөнийг Ахмад болгож болохгүй юм юу вэ? Үнэндээ насаар залуу боловч ажил хэрэгт үнэн шударга их туршлагатай хүн шиг байна гэв. Данглерийн царай бараалаа. Дантес ойртож ирээд уучлаарай эрхэм Морил. Зангуу буулгаад удчихлаа. Би одоо таны мэдлэлдээ та намайг дуудсан байхаа гэж хэлв. Данглер алхам ухарлаа. Би танаас яг гэж Элба Арл дээр буусан бай гэж асуух гэсэн юм. Би өөрөө ч мэдэхгүй.
Би зөвхөн Ахмад Леклерийн сүүлчийн тушаалыг л биелүүлсэн. Амьсгаа хурааж байхдаа надад нэгэн доктортой бичиг өгч маршал Бертранд өгөөрэй гэсэн юм. Эдмон та түүнтэй уулзаа юу? Хинтээ? Маршалтай? Тэгсэ? Морил эргэн тойрноо хараад Данцыг хажуу тийш нь аваачиж император ямар байна гэж атхан асуулаа. Миний л харснаар бол Энгтонх байх шиг байна лээ. Та бүр императорыг түүнийг хараа юу? Намайг маршал дээр байхад орж ирсэн. Та тэгээ тэрнтэй юм яриа юу? Үгүй. Тэр надтай ярьсан гэж Дантес энэмсэглэн хариуллаа. За тэр юу гэж байна? Хөлгийн тухай, Марселод хөдлөх цагийн тухай, манай Айны зам ачаа барааны тухай асууж байна билээ. Хэрэг хөлөг онгоц ачаагүй тэгээ миний мэдлэлд байсансан бол худалдаж авъя гэх байсан байх гэж бодож байна. Тэгээд би өөрийгөө зөвхөн Ахмадыг орлож яваа. Хөлөг онгоц Морил ба түүний хүү гэдэг худалдааны газрын гэж хэлэхэд тэр мэднэ. Үе залгамжилсан хөлгийн эзэд байгаа юм. Нэг Морил нь намайг Валансид байхад манай хороонд алба хааж байсан юм гэж байна лээ. Тийм ээ. Үнэн гэж хөлгийн эзэн баярлан дуграад. Тэр бол миний авгах Поликар Морил байгаа юм. Ахмад солтой болтлон цэргийн алба хаасан хүн дээ. Дантес та авгахад эзэн хаан түүнийг дурсаж байна лээ гэж хэлээрэй. Тэгэхэд чинь хөгшин үглийн амтан хуйланда гэд залуу тулаачны мөрийг нөхөрсгөөр алгадаж хэрвээ таныг маршалд бичиг аваач өгч императортой ярилцсныг мэдвэл танд муу юм болж болох боловч та Ахмад Леклерийн тушаалыг биелүүлж Эльба арал дээр зогссонт нь сайн байна гэв. Энэ надад юугаараа муу болох вүлээ гэж Дантес асуугаад би докторы дотор жохом юу байсныг мэдэхгүй. Эзэн хаан хинээс ч асууж болох тийм зүйлүүдийг л надаас асуусан. Одоо явж болох уу? 20 цэрийн ба гайлын төшмөд ярьж явна. Яв хайртны хөр минь. Залуу хүүг холдон явмагц Данглар хөрчрээд. За, яв. Порто Прайо зогссон тухайгаан тань тайлбарлаж өгөө шивдэ гэж асуув. Бүрэн дүүрэн хэлсэн эрхэм Данглар. Тэгвэл бүр сайн болж. Хүн үүргээ биелүүлэхгүй байхыг харахад хэцүү байдаг юм гэв. Дантес өөрийнхөө үүргийг биелүүлж энэ талаар хэлэх юм алга. Ахмад Леклерийн тушаалаар Эльба арлын дэргээ зогссон хэрэг байна гэж хөлгийн эзэн зорж хэлв. Марцнаас танд Ахмад Леклерийн захидлыг өгөв үү? Хэн? Дантес? Надад уу? Үгүй. Түүнд захидал байсан юм гэж үү? Ахмад түүнд доктуутай битүүнжээс гадна бас нэг захидал өгөх хэл болсон юмсан. Данглар та ямар доктуутай юм яриад байна вэ? Порто Прайод Дантсын аваач өгсөн. Дантес Порто Прайод доктуутай битүүнж аваач өгсөн гэж та хаанаас мэдэв? Дангларын царай улааж. Би Ахмадын өрөөний хажуугаар явж байгаад түүнийг Дантес доктуутай юм захидлах хоёр өгч байхыг харсан юм гэж хариу хэллээ. Үгүй. Тэр над юу ч хэлээгүй. Хэрв түүнд захидал байгаа бол надад өгнө л дөө. Гэхэд Данглар бодлого болж. Хэрвээ тийм бол эрхэм Морил та Дантест энэ тухай юм битгий хэлээрээ. Би андуурсан байлгүй дээ гэв. Энэ үед залуу дулаачин буцаж ирлээ. Данглар бас л холдов. За яв эрхэм Дантес чөлөөтэй болов уу гэж хөлгийн эзэн асуухад нь тэглээ эрхэм Морил гэж хариулв. Та ажлаа яасан түргэн амжуулчихав? Би Галийнханд авчирсан таваарынхаа нэршин жигсаалтыг өгчихсөн. Харин бомдоос манай бичиг цаасыг дамжуулсан хүнийг лооцмонтой хамт буцаагаад явуулчихж. Танд өөр их юм байхгүй юу? Гэхэд Дантес тэр дорон эргэцүүлэн хараад алга бүх юм ном ёсоор байна гэж хэлв. Тэгвэл манад оч хоол идий. Уучлаарай эрхэм Морилгой. Би юуны өмнө аавтайгаа уулзах ёстой. Таны өрсөн явдалд тун их баярлалаа. Зүйтэй Дантес, зүйтэй. Таныг сайн хүү гэдгийг би мэднэ. Гэхэд Дантес төдий шийдмэг бишээрээ. Аав минь ямар байгаа бол та мэдээгүй биз? Гэж асуулаа. Хайрт эдэм минь. Би түүнтэй уулзаагүй боловч лав эрүүлэнх байгаа байхаа гэж бодож байна. Тинтээ аав минь муу өрөөндөө гарахгүй суугаад байгаа байх. Таныг байхгүй ямар нэг юмар дутагдж ажигдаагүйг эн чин нотолж байгаа хэрэг. Дантес энэмсэглэн манай аав нэрлэхүү замтай хүн. Ямар дутагдж ажигдлаач гэсэн
Бурханаас өөр хинээс ч тусламж гуйхгүй хүн байгаа юм гэв. Аавтайгаа уулзчаад манайхаар ирнэ биз дээ. Бас л уучлалтгүй эрхэм моорл надад бас өөр нэг тун чухал үүрэг бий. Тийм ээ. Каталанд бас нэг хүн гоо үсгэлэнд Мерседес аавтаа чинь адил тэсчэдэн хүлээж байгаа гэдгийг би мартчихаж. Дантес инээмсэглэв. Тийм байж шүү. Тэр охин 3 удаа ирж фараон хизээ ирэх вэ гэж асуусны учрыг одоо л ойлголоо. Чөтгөр ав. Эдмон та ямар их азтай хүн бэ? Ямар сайхан найзтай юм бэ? Мерседес миний найз биш гэж далаач нь ноцтой хэлээд. Миний болзот хүүхэн байгаа юм. Гэхэд хөлгийн эзэн инээд алдаж. Энэ чинь зарчимдан адилхан байдаг юм. Гэвэл тэгвэл бидэнд тийм биш гэж Дантес хариуллаа. За Эдмон таныг би саатуулах юм болий. Та миний ажлыг сайн амжуулсан болохоор өөрийнхөө ажлыг бүтээхэд тань зав өгөх ёстой. Танд мөнгө хэрэггүй гэж үү? Үгүй хэрэггүй. Аялын үед авсан мөнгө өөрөөр хэлбэл 3 сарын цалин хэвээрэн үлдэж ирсэн. Эдмон та ихэн ям байх вэ юм? Эрхэм моорл аав минь ядуу хүн гэдгийг бүү мартаарай. Тийм ээ, тийм. Би таныг сайн хүү гэдгийг чинь мэднэ. Аав дангоч. Би ч бас хүүтэй. Хэрв төөний минь 3 сар эзгүй явж угаад ирээд надтай уулзах гэхэд нь хүн саад хэвэл би ч бас учиргүй уурлана. Та тэгвэл зөвшөөрч байх шив дээ? Гэд залуу хүү бөксхийн асуулаа. Хэрв танд өөр хэлэх юм үгүй бол яв да. Өөр юу ч үгүй. Ахмад Леклер амьсгал ураахтан над загтал өгсөнгүй юу? Леклер юм бич чадахгүй байсан. Харин би танаас 2 7 чөлөө гуйх ёстойг таны асуулт надад санууллаа. Хорим хийх дөө? Хорим хийх Парис ор 2-т? Тэг. Би бараг 6-7 хоног ачаа бараагаан буулгана. Тэгээд 3 сарын дараа дахиад далайд гарна да. Гэд хөлгийн эзэн залуу далайчны мөрийг алгадан. Харин та 3 сар болоод энд байх ёстой. Фараон ахмадгүйгээр аян дагарч чадахгүй гэв. Ахмадгүйгээр гинэ гэж Дантес дуу алдаад нүдэн баяртай гялалзсан. Эрхэм моорл минь болгоомжтой яриараа таны хэлсэн үг миний сэтгэлийн гүндэх сэм горилд хариулж байна шүү. Та намайг фараоны ахмадаар томилох гэж байна уу? Гэж асуулаа. Хайрт нөхөр минь. Хэрэг би ганцаараа мэддэгсэн бол шийдсэн гэж хэлээд л гар барихсан. Гэвч надад хоршоо нөхөр байдаг болохоор тэгэж болохгүй байна. Та Италийн зүйр үг. Хоршоо нөхөртэй хүн бол захирах эзэнтэй гэсэн үг гэдгийг мэднэ биз дээ. Гэвч 2 сонлын нэг нь таны талд байгаа болохоор хэрэг ажлын хагас нь бүтсэн. 2 дахь сонлыг бас таны талд гаргуулахыг би хариуцъя. Эрхэм моорл гэж залуу хүү нүднийхээ нулимсыг гүйдэгнүүлэн түүний гарыг атгаж танд эцэг Мерседес 2-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Зүгээр. Эдмон минь өнөн ч хүмүүсийн бурхан тэнгэрт байдаг юм. Чөтгөр ав. Аав Мерседес 2-тойгоо уулзчаад дараа нь манайхаар очоорой. Би таныг иргэдээр гаргаж өгөө. Хэрэггүй. Баярлалаа. Би эндэн хоцорч Данглартаа тооцоо бодж үзье. Ингээд аялын үед тэр танд ямар санагдав? Наанта цаанта. Нөхрийн хувьд таарвхан. Нэгэн удаа бид хоёр муудаж маргалцсан. Тэгэхэд би энэ маргаанаа шийдвэрлэхийн тулд Монте Кристо арлын дэргэд 10 минут зогсоё гэж тэнийг юм хэлчихсэн юм л да. Түүнээс хойш надад муу болчихсон хүн дээ. Уг нь би тэгж хэлэх хэрэггүй байж түүний татгалцсан ч зөв болсон юм. Нягтлан бодохын хувьд ямар ч муу юм хэлэх аргалга да. Та ч гэсэн сэтгэл ханамжтай байх болно. Гэхэд хөлгийн эзэн хэрв та фараоны ахмад байсан бол Дангларыг өөрийнхөө дэргэд дуртая байлгаж ажилуулах уу? Гэж асуулаа. Би ахмад нь ч юм уу эсвэл туслах нь ч байлаа гэсэн эзнийхээ итгэлийг хүлээсэн хүнийг бүрэн хүндэтгэж байх болно эрхэм моорл. Зүйтэй Дантес. Та ер нь бүх талаараа сайн хүн юм. Одоо яв да. Зүүн дээр сууж байгаа юм шиг л байна. Тэгээд би чөлөөтэй болчих уу? Яв гэж хэлж байна шүү дээ. Таны заваар явж болох уу? Аав. Баяртай эрхэм моорл. Танд маш их баярлалаа. Баяртай Эдмон. Амжилт хүсье. Залуу далайч нь завинд хараан орж, залуурын дэргэд суугаад
Канбер гудамж чиглэн явахыг тушаав. Хоёр далаач нь сэлүүр барьж буудлаас Орлеаны эрэг хүртэл хоёр гинүүлэн зогссон онгоцнуудын хоорондох нарийнхан зайгаар бусад олон завны дундуур чадагч нэгэрийн хурдан сэлүүрдэн явлаа. Хөлгийн эзэн төвнийг эрэг хүрч завнаас өсрөн буугаад өглөөний 5 цагаас оройн 9 цаг болтол хөл үмэн дүүрэн байдаг Канбер гудамжинд орж бужигнсан олон хүний дунд алга болтол нь хойноос нь нэмсэглэн хар зогссон бөгөөд орчин үеийн Фокуичууд энэ гудамжаараа бардамнан бахархаж Парист Канбер гудамж байдагсан бол Парис бяцхан Марсель байхсан гэж өөрсдийн онцлог аялгаугаар үнэн голоосон ярилцдаг ажээ. Хөлгийн эзэн эргэж өөрийн тушаалыг хүлээж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрэн өөртөө адил залуу далайчны үдэн харж байгаа Данглерыг харав. Гэвч холдон явж байгаа хүнийг харсан энэ хоёр хүний харц шал ондоо байлаа. 2. Эцэг хүү 2. Үзэн ядах сэтгэлдээ автагдсан Данглер өөрийн нөхрийг хөлгийн эзний нүүрэн дээр муутгах гэж хичээн оролдож байх зуур Дантес хаана юу хийж байгааг сонирхон дагцгаая. Тэрээр Канбер гудамжийг дууш явж, Ноэл гудамжийг өнгөрөн Миланы модот гудамжны зүүн гарталд байгаа багавдархан байшинд орж, бүдэг гэрэлтэй шатаар 5 дугаар давхар үед яаран гарахтаа нэг гараараа шатны бариулаас барьж, нөгөө гараараа догтлон цохилж байгаа зүрхэн дарж явснаа дутуу онгойсон хаалганы дэргэд очиж зогсов. Тэр хаалгаар тэрмүү жижигхэн өрөөнд доторх бүх зүйлийг үзэж болох ажээ. Тэрмүү жижигхэн өрөөнд түүний эцэг суудаг байж, сандал дээр гарч зогсоод салгалсан гараараа цонхон дээр ургасан алтан лицэх чөдөр ороомог цэцгүүдийг засаж байгаа өвгөнд фараоны ирсэн тухай мэдээ хүрч арай л амжаагүй байж, гэтэл араас нь нэгэн хүн тэрэн авч аава гэхэд танилтуу сонсогдов. Өвгөн дуу олдож гэдэр гэргэн хүүгэн хараад тэрэн авахад царайн цонхиж дагдан чичирч байлаа. Аава та яагаад вэ? Би чинь муу байна уу? Гэж залуу хүү сэтгэл зовонгуу асуулаа. Үгүй дээ, үгүй. Хард эдэм ом минь, хүү минь, үр минь үгүй. Би чамайг хүрээд ирнэгээ сонсонгүй. Гэтэл ороод ирлээ. Би баярлаад л ингэж байна. Бурхан минь үх гэж байгаа юм шиг санагдаж байна. Таашраа аав минь би байна. Хүн баярлснаасаа болоод өгдөггүй гэдэг болохоор би ингэж гинт ороод ирсэн юм. Аав минь битгий өлөрийн ширтээд байгаа ч дээ. Энийгэж би хүрээд ирлээ. Одоо юм бүхэн сайхан болно. Гэхэд өвгөн тэгвэл сайн хөө минь гэсэн чи яаж юм бүхэн сайн сайхан болох юм бэ? Бид хоёр одоо хизээж салахгүй юу? Аз жаргалынхаа тухай яриач гэж хэлв. Бүхэл бүтэн гэр бүлийн ууг ашуудал дээр бүтэж боссон аз жаргалын минь бурхан өршөөг. Гэвч би аз жаргалыг ингэж олох гэж хүсээгүй минь бурхан харж байгаа. Энэ аз жаргал аяндан өөрөө ирсэн болохоор би уйдхарлаж унхрахын арга алга. Ахмад Леклер нас орсон. Би Морлийн буянгаар түүний оройг эзлэх шиг байна. Ойлгож өнөө аав минь би 20 насндаа ахмад болох нь 100 луйдрын цалин авч бас орлогоос нь хувь хуваалцсан. Ядуу далайчин би ийм юм болно гэж яаж санахав? Тийм ээ хүү минь чиний хэлдэг зөв. Энэ бол үнэхээр их азтай явдал гэж өвгөн хэлв. Та эхний цалин авахд л өөрийн цэцэг ногоог тарж ургуулах цэцэрлэгтээ байшин худалдаж аваарай. Аава та яагаад байна? Би ч муу байна уу? Зүгээр. Одоо гайгүй зүгээр болчихно. Гэснэн өвгөний тамир тасарч ард тийшээ суун тусав. Одоохон аава. Аяр дар суучих. Тэгвэл би чинь засарна. Дарс чинь хаана байна? Хэрэггүй. Баярлалаа. Битгий хэрэггүй. Гэж өвгөн хүүгэн зогсоохыг оролдон хэлв. Яагаад хэрэггүй гэж? Дарс чинь хаана байгаа хэлээч? Гэд Дантес шүүгэн дотор ярьж хэлэхэд өвгөн ирэх хэрэггүй. Дарс байхгүй гэж хэлв. Байхгүй гинэ? Гэд Дантес өвгөний цонхгөр хацар хоосон шүүгээ хоёрыг ээжлэн харж яагаад байхгүй гэж таны мөнгө хүрээгүй гэж баава гэж асуухад чи л ирсэн хонь надад боллоо гэж өвгөн хэлэхэд Дантес хөлөөн арчиж
Гэсэн ч дээ би 3 сарын өмнө явахтан танд 200 франк орхисон шүү дээ гэж аяархан дугарлаа. Тэгсэн Эдмон харин чи явахтан айлын хан Кадрост хөрөн өглгүй мартаад явж гисэн байна билээ. Тэр хүн энэ тухай надад хэлж хэрв чиний орноос өрөөн төлөхгүй юм бол морилгойд хэлнэ гэхлээр нь би чамд муу юм болж магадгүй гэж айгаад гэхэд нь тэгээд яв гэж Эдмон асуулаа. Тэгээд би төлчихсөн. Би Кадрост 140 франкын өртөө байсан гэж Дантес хашгирахад өвгөн тийм ээ гэж дотроо бовтнолаа. Тэгээд та түүнийг миний үлдээсэн 200 франкаас төлчихөө юу? Гэхэд өвгөн толгойд өглөө. Бүтэн 3 сард 60 франкаар байгаа юу? Би тэрнээс ихээр юу хийх вдэ? Гэж өвгөн хариуллаа. Тэнгэр минь гэж Дантес эцгийнхэн өмнө өвдөг сүгдэн суухад юу болов? Гэж өвгөн асуув. Би хүнийг хизээч уучлахгүй. Болдоо зүгээр хөөмэн гэж өвгөн инээмсэглэн хэлээд чийл ирсэн хонь бүх юм гүйцлээ. Одоо юм бүхэн сайхан байна шүү дээ гэв. Тэмээ би ирсэн. Тэгтээ илүү сайхан гордлохтой баг зэрэг мөнгөтэй ирсэн. Маава үүнийг ав. Одоохон хүн явуулж юм авчруул гэж залуу хүү хэлв. Тэгээд 10 гаруй алтан зоос, 5-6 ширхэг 5 франкын зоос задгай мөнгө гаргаж ширийн дээр асглаа. Өвгөн Дантсын царай гэрэлдэж энэ хэний юм бэ гэж асуув. Минийх, таних, манайх эдж явах юм ав. Битгий мөнгө хайрлаарай. Маргааш бас мөнгө авчирна. Гэхэд өвгөн инээмсэглэн байц авчирсан мөнгөнөөс чинь баг-багаар зарахгүй бол хүмүүс намайг хүүгэн ирэхийг хүлээж ядаж байж дээ гэж бодож магадгүй гэж хэлв. Дураараа л бол харин юуны өмнө зарцгөлсөж аваарай. Би таныг ганцаараа битгий суугаасаа гэж байна. Онгоцон дээрх миний өрөөнд контрабандын кофе цай гайхамшиг цайхан тамхи вэ. Маргааш танд авчирч өгнө. Чимээгүй. Хүн ирж байна. Кадрус л байхад чиний ирснийг дуулаад сайн сайхан явж ирсэнд чинь баяр хүргэх гэж ирж байгаа байх. Могон ирээн гаднаа хүний ирээн дотроо гэж Эдмон шивгнээд гэсэн чи яах вэ? Манай айлын хүн урд бидэнд тусалж байсан юм. Аятайхан л угтаж уулзъя гэж хэлв. Эдмоныг үгэн хэлж дуусаагүй байтал Кадрусын хар сахалтай толгой хаалгаар зохиулаа. Тэр бол 25-6 настай хүү юм. Ойдолчин мэргэжлийнхэн дагуу хувцс хийх хэсэг цэмп барьжээ. Оо, Эдмон, за хүрээдэрээ юу гэж эхэл Марсель аялгуугаар хэлээд зааны яс шиг цагаан шүтэн цөмийн ил гартал ардзан инээмсэглэв. Хөрш Кадрус, хүрээдэрлээ. Хэрв танд хэрэгтэй бол би туслахад бэлхэн байна гэж Дантес хүйтэн царайгаан ээлдэг зөөлөн аялгуугаар далдлан хэлэхэд гүнээ баярлалаа. Аз болоход надад юу ч хэрэггүй. Харин заримдаа би хүнд хэрэг болдог юм. Дантес татвас хийлээ. Эдмон би чиний тухай яриаггүй шүү. Би чамд мөнгө зөөлүүлсэн. Чи надад төөний минь буцааж өгсөн. Сайн сэтгэлд хөршнөр ийм байдаг юм. Бид хоёр одоо өр ширэггүй. Бид өөрсөдөө тусалсан хүнд хизээж өртөө байдаг. Мөнгөний өр төлөгч гэсэн ч гэсэн баяр талархлын өр хэвээрээ үлддэг юм гэж Дантес хэлв. Энийг яриад яах вэ? Өнгөрсөн хэрэг. Харин чиний сайн сайхан босож ирсэн тухай ярилцъя. Би буудлын дээр очиж хүрэн цэм болох гэж яваад өөр юм танил Данглартай уулзлаа л да. Чи ч Марсель дэрчих юу гэж би асуулаа. Ирчихсэн байгааг харж байгаа үстэй гэж байна. Чамайг Смирнад байгаа л гэж бодж байлаа. Гэхэд тэндээс шууд ирсэн болохоор тэнд байсан ч байж болно гэж байна. Манай Эдмон хаан байна гэж асуусан чинь аав дээрэн очисон байхаа гэж Данглар над хэллээ. Тэгээд би найздаа баяр хүргээгээд ирлээ л дээ гэв. Кадрус сайн хүн. Бидэнд тун хайртай шүү гэж өвгөн хэлв. Мэдээж хайртай байлгүй яах вэ? Тэгээд бас үнэн ч шудар хүн ховор болохоор хүнд итгэж байдаг юм.
Гэд ойлчин дандсан ширээн дээр гаргаж тавьсан овоолготой алтан мөнгөийг хяламхэн хараад "Найз минь, чи бүр баяжаа шивдэ" гэж хэлв. Хөршийнхөө хар нүдэнд гялалзах шунлыг залуу хүү ажиглалаа. "Энэ миний мөнгө биш" гэж хайхрамжгүйхэн дуграад "Би аавыг мөнгөгүй болчихсон байх вэ" гэж айж явснаа хэлсэн юм. Тэгэхээр миний сэтгэлийг амраах гэж хэтвчэндээ байсан мөнгөө ширээн дээр асгачаад байгаа нь. "Аваа, хөршид маань мөнгө хэрэггүй бол наадуулан далдхий. Хэрэгтэй бол өгөл дөө" гэв. "Гүгүг найз минь, над юу ч хэрэггүй. Бурхан минь, хоёрын ажил маань намайг тэжээж байна. Мөнгө хизээч илүүдэхгүй, хайрлж хадгалж бай. Би мөнгө авахаасаа илүү мөнгө ав гэж хэлсэнд чинь их баярлаж байна" гэж Кадрус хэлв. "Би өнөн зүрхнээсээ хэлсэн юм шүү" гэж Дантес хэлэхэд нь "Эргэлзэхгүй байна. Чи моралтай их түн шим аа. Сэргэлээр байна шүү" гэв. "Эрхэм морал надад үргэлж сайн байдаг юм да" гэж Дантес хариулахад "Тэгвэл чи хоол идэж урихт нь дэмэл татгалзаж дээ" гэв. "Хоол идэж урихт нь татгалзлаа гэж юу? Тэр чамайг хоол идэж урьсан юм уу?" гэж өвгөн Дантес асуулаа. "Тийм ээ аваа" гэж Дантес хариулаад хүүгийн өрсөн явдалд хязгааргүй их баярлаж байгаа өвгөнийг харж инээмсэглэв. "Хүү минь, гүй чи тэгээ юунд нь тэгээ татгалзаа вэ?" гэж өвгөн асуухад залуу хүү "Тань дээр л бошуухан ирэх гэж тэгсэн юм. Тантай уулзах гэж тэсчээ тадал" гэж хариулв. "Морал гомдсон байх та. Ахмад болохоор санаархаж байгаа хүн эзэнтэйгэн зөрөх хэрэггүй дээ" гэж Кадрус хэлв. "Би түүнд татгалцсан учраас тайлбарлан хэлж өгсөө. Тэр ч миний хэлснийг ойлгосон. Ахмад болохын тулд эзэдтэй жаахан долгонж байх хэрэгтэй шүү. Ингэхгүйгээр ахмад болж болно гэж би найдаж байна" гэж Дантес хариулв. "Тэгвэл сайн. Энэ чинь чиний хуучин бүх найз нөхрийг баярлуулж байна. Тэгээд Гиген Николайн цайзын цааталд хүлээж байгаа нэг хүн уламж их баярлах байх та. Мерседес үү?" гэж өвгөн асуулаа. "Тийм ээ аваа" гэж Дантес хариулаад "Одоо би тантай уулзаж таныг эрүүлэнх хэрэгтэй юм бүхэн чинь байгааг үзэж мэдсэн хойно намайг Каталан руу явахыг зөвшөөрнө үү?" Яв хүмүүний яв. Бурхан надад хүү заяасан шиг чамд бас эхнэр заяаг" гэж өвгөн Дантес хэлв. "Эхнэр гинэ? Та яасыг яарч байх юм? Мерседес одоохондоо эхнэр нь болчихоогүй байна шүү дээ" гэж Кадрус хэлв. "Одоогор үгүй. Тэгтээ удахгүй болох байх" гэж Эдмон хариуллаа. "Тарьч яахав. Харин чиний яран ирсэн чинь сайн болж" хэмээн Кадрус хэлв. "Яагаад тэр вүлээ? Яах юу байдаг юм? Мерседес чинь гоо үсгэлэнтэй охин. Тэгэхээр гоо сайхан огтд сэтгэлтэй хүн олон байдаг шүүд. Ялангуяа Мерседесийн хойноос өдөөдөдийгөөрөл хөөцөлдөж байна." "Нэрнө" гэж Дантес асуугаад нэмсгэлэхэд баг зэрэг сэтгэл зовсон шинж харагдаж байлаа. Кадрус үргэлжлүүлэн "Тийм ээ, тийм. Тэгээд бас атаархмаар хүмүүс. Гэхдээ чи удахгүй ахмад болохоор чамд татгалцах нь юу л бол" гэж хэлэхэд Дантес тосч аваад сэтгэл зовсноо арай гэж нуун инээмсэглэж Тэгвэл би ахмад болохгүй бол гэж хэлэхэд Кадрус "Хайлда" гэж аман дотроо бовтнов. "Ингэхэд би ер нь эмэгтэйчүүдийн тухай, ялангуяа Мерседесийн тухайд танаас арай дээр бодолтой шүү. Намайг ахмад болсон ч болоогүй ч тэр охин надад үнэн чивээрээ байна гэдэгт би итгэлтэй байна." Тэгвэл сайн. Эхнэрээ авахтан тэрэндээ итгэж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ найз минь, цаг алдлаг очиж ирсэн тухайгаан өөрийнхөө санаж бодож явдгаан хуваалц гэж би хэлэх гээд байгаа юм гэж Кадрусыг хэлэхэд нь "За, би явлаа" гэж Эдмон хариулв. Эцгийг нь үнсчгээд Кадрусүүд толгой дохиод гарч одлоо. Кадрус өвгөнтэй хамт жаахан сууж угаад түүнтэй салхас гүйцэтгэн гарч Синак гудамжны буланд өөрийг хүлээж байгаа Данглер дээр очив. "За яасан? Чи тэрнтэй уулзв уу?" гэж Данглер асуухт нь "Уулзлаа" гэж Кадрус хариулв. "Ахмад болно гэж гордож байгаагаа нь чамд ярьж байна уу?" "Бүр ахмад болчихсон юм шиг ярьж байна хөөе." "Кир.
Дэндүү яарч байна гэж Данглер хэлв. Гэхдээ Морл түнд ам өгч. Тэгээ тэр их баяртай байна уу? Хэтэрхий их баяртай байна. Тэр ч байтугай. Дээд зиндааны хүн шиг загнаж, банкны эзэн хүн шиг мөнгө өгөх гэсний яана? Тэгээ чи авсангүй юу? Авсангүй. Уг нь амьдралдаа ангуудаа үдсэн мөнгө чиг зээлдүүлсэх хүн нь би байсан болохоор авч болох л байлаа. Харин одоо эрхэм Дантес юугаарч тутахгүй, удахгүй ахмад болох нэ. Гэхдээ одоохондоо ахмад болчихоогүй л байна. Үннийг хэлэхэд тэр ахмад болчихгүй бол сайн л байна. Тэгвэл тэрнтэй ярьж болохгүй болчихно. Хэрвээ бид хүсвэл тэр одоогийнхоо байгаа хэвээр магадгүй тэрнээс ч дор байж болно шүү дээ гэж Данглер хэлв. Чи юу ярив? Зүгээр би өөртөө хэлж байна. Тэр одоо хүртэл гоо үсгэлэнд Каталан охинд хайртай хэвээрээ байна уу? Ухаангүй хайртай. Аль хэдийнэ тийшээгүйгээд явчихсан. Жохом энэ талаас л түүнд эвгүй явдал болж магадгүй гэж санагдах юм. Эсвэл би андуурч байж ч болно. Тодорхой яар. Яах юм? Энэ бол чиний бодож байгаагаас илүү чухал юм. Чи Дантес дургүй шүү дээ. Би угаасаа бардам зантангуудад дургүй. Тэгвэл чи Каталан охины тухай мэдж байгаа бүхнээ хэл. Лавтай мэдэх юм алгаа. Гэхдээ хуучин эмнэлгийн хажуу зам дээр ирээдүйн ахмадад эвгүй явдал тохиолдож магадгүй гэж бодож болохоор юм харсан. Чи юу харсан юм? За хэлв. Мерседесийг хоторж ирэх бүрдэн бив ялдар томтой, хар нүдтэй улаан хазартай, хар үстэй, ууртай барин Каталан залуу дандан дагаж ирдгийг би харсан. Мерседес түүнийг үеэл ахаан гэж байна лээ. Нэрээ юу? Тэгээд үеэл ахан түүнийг эргүүлээд явдаг байх нь гэж чи бодож байна уу? Тэгж л бодож байна. 20 настай залуу 17 гоо үдсгэлэн дахин хоёрын хооронд түүнээс өөр юу байж болох вэ? Чи Дантесийг Каталан руу явчихлаа гэв. Намайг байхад явсан. Хэрвээ чи бид хоёр тийшин явбал нүүцэд орж аяга майлгийн дар суух зураан сони юм үзэж болох нэ? Хэн тэр тухай бидэнд хэлэх юм? Бид Дантесын зам дээр байж байгаад жохом юу болсныг царайгаар нь мэдчихэх нь. Тэгвэл явъя л да. Харин мөнгөний чи төлөн шүү гэж Кадрос хэлэхэд тэгэлгүй яах вэ гэж Данглер хариулв. Тэгээд тэр хоёр очих газар өдөн яарн явлаа. Гуанзанд орж нэг шил дарс хоёр аягны хамт өгөв. 10 минутын өмнө Дантес Гуанзны хажуугаар өнгөрч гарсан гэдгийг өвгөн Помпилаас сонсжээ. Дантесийг Каталанд байгаа гэдгийг мэдэж аваад хаврын өрөн орж мөчр дээр нь шууд жиргэн донгодож байгаа залуу моддын навчсын дор сууцгаав. 3. Каталанчууд. Хоёр найз чихтавн чагнаж зам ширтэн майлгийн хатуудаар суугаа тэр газараас 100 алхам зайтай газар нар салхинд идэгдсэн нүцгэн довцгийн цаад талд Каталан гэдэг суурин оршин. Эрддээр цагт Испани орноос гарсан хэсэг нүүдэлчин одоогийнхон оршин сууж байгаа энэ бяцхан газар ирж нутгалсан ажээ. Тэд жухам хаанаас ирсэн мэдгэдэхгүй бөгөөд үл ойлгох хэлээр ярилцсан. Дарга нарын дотроос Провансал хэл мэдэх нэгэн хүн Эрдний далаачдын заншлаар хөлөг онгоцнуудаа татан гаргасан хүн амтангүй эзгүй хошууг эзэмшин сууя гэж Марсель хотын даргаас зөвшөөрөл гуйжээ. Тэдний хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч удалгүй 3 сарын дараа эдгээр тэнгисийн цыгаануудын авчирсан 10 хөлөг онгоцыг тойрон багахан суурин үүсжээ. Хагас Мавритан, хагас Испани маягийн энэ өвөрмөц байдалтай үдсгэлэн цайхан суурьнд эдүгээ хүртэл эцэг өвгдийнхөн хэлээр ярьдаг. Тэдгээр хүмүүсийн удам өгсөн оршин амьдарсаар байна. Тэд 3 буюу 4 эренгийн туршид далайн шугуу шиг сүргэлэн ирж суурьсан тэрхүү хошуундаан үнэн шударга хэвээр урвалд хөрвөлдгүй амьдарч Марселийнхантай огтхонч худалдахгүй зөвхөн өөр хоорондоо гэрлэж хэл яриага хадгалан хоцорсон шигэн зан заншил хувц хунраан хэвээр нь хадгалан байгаа ажээ. Сонсогч авгааг бидний хойноос дагаж суурны ганцхан гудамжаар явж
нэгэн бяцхан байшинд орохыг хүрье. Энэ хязгаарын эртний барилга бүхэнд байдаг зэвэрхэн шаргал хантай байшинг гаднаас нь наран гээгүүлэх бөгөөд дотор толыг будагчин хүн Испани Посадас буюу байшингийн ганцхан гоёл чимэг болох цагаан өнгөөр бодож гоёжээ. Давир хаа шиг гялтгансан хар үстэй, уян зөөлөн нүдтэй, гоо үсгэлэн дохин хайс налан зогсож, эрт цагийн уран баримлж урлан хийсэн юм шиг нарийнхан хуруугаараа ямар ч гим хоргүй байсан далийн мөчрийг базлан эмрэхэд унсан цэцэг навчин шалан дээр хөглөрнө. Баг зэрэг борлсон боловч арлын Венерагийн гараас хуулбарлан бүтээсэн юм шиг тохойдон хүртэл ханцуугаан шамалсан гойлог гарна сэтгэлийн хөдөлгөөнөөс болж үл мэдэг жижирхийлэн өндөр өсгөөтэй шахаа өмссөн хөнгөн хөлөөрөө байж ятсан байдалтай шал давшилхад саарл хөх судалтай улаан өмс шавхитл өмссөн шулуухан хөлийн булчин харж болохоор байв. Тэр охиноос 3 алхмын зайтай газар 21-2 насны биелэг сайхан залуу ир сандал дээр ганхан ширээ дохойлдож твдэж эгдвэтсэн байдалтай харж суuna. Залуугийн нүдэнд юм асуумаар шинж илэрхий боловч охины шийдвэртэй ширүүн харц төөний номготхон барьж байхажээ. Залуу хүү Мерседес минь сонсооч. Удахгүй улаан өндөгний баяр хурим хийхэд хамгийн тохимжтой үе болно. Хариу хэлээчтэй гэж гуйна. Фернан, би чамд 1000 түмэн удаа хариу хэлсэн. Харин чи дахиад надаас асуувал өөрөө өөртөө тайсан болно шүү. Чи дахиад хэлээч. Гуй чамаас. Намайг итгэхээ дахиад хэлээч. Ээж чинь зөвшөөрөн ажилласан миний дурлалыг няцаан буцааж байгаагаан 100 дахь удаага хэлээч. Аз жаргалаар минь тоглож, миний үхэх амьдрах хоёр чамд юу ч биш гэж боддог болтол минь ойлгуулаач те. Бурхан минь, чиний нөхөр болох юмсан гэж 10 жил хүсэн мөрөөдөд эцсүүлд нь амьдралын минь ганцхан зориг болж байсан гордлог алдагдана гэдэг яасан хэцүү хэрэг вэ? Би лав чамд ийм гордлог төрүүлээгүй. Би чамд хизээ нэгэн цагт гордохоор юм хэлсэн гэж чи намайг зэмлэж чадахгүй. Би чамд ах шиг хайртай. Харин энэ ах トゥ ёсны нөхөрлөөс илүү өөр юм бүү шаард. Би зүрх сэтгэлээ өөрхөн төгсөн гэж дандаа хэлдэг байсан шүү дээ. Би чамд үүнийг хэлээгүй гэж үү? Гэхэд залуу хүү түүний үгийг тасалж хэлсэн Мерседес. Чи надад дандаа эрсдэс хатуу ширүүн хариу өгдөг байсан. Гэхдээ чи каталанчууд зөвхөн өөр хоорондоо гэрлэн суух ариун хуулийг мартаж байна гэж хэлв. Чи ташаарч байна, Фернан. Энэ бол хууль биш, заншсан заншлал байгаам. Энэ заншлыг урдаа барих хэрэггүй гэж хэлсэн шүү. Чи одоохондоо чөлөөтэй сул яваавал эн чинь зөвхөн хазын хэрэг. Өнөөдөр биш ч гэсэн маргааш чамайг цэрэг татна. Тэгээ чи цэрэг болчохороо эцэг минь ээж минь надад үлдээж өгсөн хуучирч өгөрсөн муу өрх торноос өөр юу ч дотор нь байхгүй нурж унаж байгаа муу оромтой мөнгөчгүй гаслан зовлонтой өнчи ядуу хүүхнийг яах болж байна? Эхийгээ өнгөрснөөс хойш би жил шахан бараг гуйлгаар амь зууж байна шүү дээ. Чи бодооч Фернан. Чи заримдаа намайг өөртөө тусалж байна хэмээх дүр үзүүлдэг чинь барьсан загснасаа намайг авах гэсэнтэй л тэр. Чиний өгсөн загсыг авдгийн учир бол чиний эцэг миний аавын ах байсан учраас чи бид хоёр хамт нэг дор өссөн. Ялангуяа би татгалзвал чи гомдож болох учраас тэгж авдаг байсан юм. Чиний загсаар болж юм нэх олс худалдан авч байсан тэр мөнгө бол зүгээр л гуйж олсонтой адил гэж би боддог. Мерседес минь надад бас адилтай адил. Ганцаардмал ядуу зүдүү чи надад Марселийн ямар ч баян хөлгийн эзэн банкны эзний охиноос илүү үнэтэй. Ядуу хоосон бидэнд юу хэрэгтэй вэ? Үнэн чи гэргий сайн аж ахуйж эзэгтэй хэрэгтэй. Тэгэхээр чамаас илүү хүнийг хаанаас олох вэ? Фернан минь гэж Мерседес толгоогоос ихсрээд муу эзэгтэй ч болж мэднэ. Бас тэгээд нөхөртөө доргүй өөр хүн сэтгэлтэй бол үнэн чихнэр байна гэх юм баталгаа байхгүй шүү дээ. Чи надтай нөхөрсөг харьцаатай байгаадаа ханавал болно. Үүнийг л чамд амлан хэлж чадна. Би л биелүүлж чадах юм аа амладаг. Үүнийг давтан хэлье. Гэхэд Фернан ойлгож байна. Чи өөрийнхөө ядуу хоосон байдлыг тэсвэртэй хүлээн өнгөрүүлж харин минийхээс айж байх шивдэ. Мерседес, хэрвээ чи надад сэтгэлээ өгвөл би аз жаргал олохыг оролдоод үзье. Чи надад аз авчирч би баяжна. Би загас чин хэвээрээ байхгүй. Конторын албанд хөлсөөр орж сүултэн өөрөө ч худалдаа 8-ны ажил хийдэг болж болох юм шүү дээ гэж хэлв. Үгүй дээ Фернан, чи ийм юм хийж чадахгүй.
Чи хизээч цэрэг хүн одоо дайн дажин байхгүй болохоор л энэ Катланд байж байна. Загас чин хэвээрээ бай. Гандирсын балгас битгий босгоод бай. Сүүлд нь жинхэнэ үнэн байдалд ороод ирэхээр улам хэцүү бэрх болно. Чамтай үерхэн нөхөрлөж байгааг минь л ихэм гэж бодож яв. Би чамд өөнөөс өөр юм хэлж чадахгүй. Тийм ээ. Чиний хэлдэг зөв. Мерседес минь. Би далайчин болно. Харин тэгтэн чиний дургүй эцдэг эцэг өвгдийн хувцсны оронд чийдсэн бүрхэн малгай, судалтай цамц, давчин дээрэн зангууны дүрстэй богино цамц өмснө. Чамд аятай харагдах гэсэн хүн бол ийм хувцс өмсөх ёстой биз дээ. Чи юу гэх гээвэ? Гэд Мерседес түүний өөдөөс бардам эрс харж. Чи тэгээд юу гэх гээвэ? Би чиний хэлж байгааг сайн ойлгохгүй байна гэж хэлв. Мерседес, чи миний дүрслэн хэлсэн шиг тийм хувцс өмссөн хүн эрхийг хүлээж байгаа учраас надад ингэж хатуу ширүүн байх юм. Тэр хүн чинь тийм доктортой төлбөртэй байгаад байхгүй гэж мэдэн шүү дээ. Тэр доктортой байгаад байлаа гэхэд далай гэдэг маань дөлгөөн доктортой биш шүү дээ гэж хэлэх гэсэн юм. Гэхэд Мерседес Фернан гэж хашгираад би чамайг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог юмсан. Гэхдээ хандуурсан юм байж. Хэрвээ хардаж сэрдэгтэй бурхны хилэнг дуудаж байгаа бол чи хорт амтан. Чиний тэр ярьж байгаа хүнийг хүлээж байгаа түүнд дуртай хайртай гэдгээ би нуухгүй. Хэрвээ тэр минь эргэж ирэхгүй бол би түүнийг доктор суршилгүй гэж зэмлэхгүй харин надад хайртай дуртай байсаар байгаад л өгсөн гэж хэлнэ гэж хэлв. Каталан залуу хилэнтэйгээр нудраг зангидлаа. Намайг өөртөө дурлсангүй гэж түүнд хонзон санаж байгааг чинь би ойлголоо. Чи Каталан хутгаан түүний чинжаалтай зөрүүлэх санаатай байна уу? Өөрөө л мэд. Хэрвээ чи дийлвэл би чамтай үерхэх болно. Хэрвээ чи дийлвэл би чамайг үзэн ядах болно. Хүүхэн тогдох гээд тэр хүүхний дурлсан хүнтэй хэрэлдэж марах гэдэг бол буруу арга гэдгийг мэдж ав. Үгүй Фернан, чи дэми муу санаа бүү агуул. Би чиний ихнэр болохгүй болохоор намайг зүгээр л сайн найд дүүшгээл бодож сурчихна. Түүнээс гадна гээд хүүхний нүдэнд нулимс гүйлгэнэн. Фернан, чи битгий яар. Тэнгис талаа хэцүү гэж чи өөрөө хэлсэн биз дээ. Тэр минь яваад 4 сар болж байна. Энэ хооронд би өчнөн олон шуурга болсныг тоолцсуусан гэж хэлв. Фернан хүйтэн сарай гаргаж Мерседесийн хазар дээгүүр урссан нулимсыг арчих ч гэсэнгүй. Уг нь бол түүний тусал нулимс бүрийн төлөө аяг цус гаргахаан хайрлахгүй байсансан. Гэвч энэ нулимс өөр хүний төлөө гарч байгааг сайн мэдж байлаа. Фернан босож гэр дотор урагш хойш явснаа Мерседесийн өмнө ирж зогсоход нүд гялалзуулан гар зангидсан байлаа. Мерседесээ ингэж бүр шийдвүү хэлээч. Би Эдмон Дантест хайртай. Эдмоноос өөр хинч миний нөхөр болохгүй гэж охин тайван хариулв. Чи түүндээ үргэлж хайртай дуртай байх уу? Амьсгаа тасартлаа хайртай байна. Фернан сүүлчийнхээ найдлагыг алдсан хүн шиг гиншин толгоогон бүхийлгснэн дараа нь гин дөргөж шүдэн зуугаад хэрвээ цаадах чи өгчхүүл яах вэ гэж асуулаа. Тэгвэл би бас өхөн хэрвээ чамайг мартчихсан байвал яах вэ? Гэтэл хаалганы цаа талаас Мерседес гэж хөгжөлтэй цовоо дуу гарснаа дахин Мерседес гэж дуудав. Хайр дурлал аз жаргалдан автсан бүсгүй өө гэж дуу олдоод харж байна уу? Намайг мартаагүй хүрээд ирж гэж хэлв. Тэгээд хаалга руу гүйж очиод онгойлох зураан нааша хор эдмаа минь би энд байна гэж хашгирч байлаа. Фернан зам дээр нь могоо дарилдсан хүн шиг огл үсрэн ухарч царайн зэвхэн хамаг биеийн чичирч сандлан дулаад аяндаа суужхав. Эдмон Мерседес хоёр ухс хилдэн тавирилдэхэд онгорхой хаалгаар туссан Марселийн шатаам халуун наран тэр хоёрыг гээгүүлв. Тэр эхлээд орчин тойрондоо юу байгааг ч огт анхаарсангүй. Хэмжээлшгүй жаргал тэднийг орчноос нь тусгаарлаж огцом цөм үгээр баярлсан сэтгэлийнхэн хөдөлгөөнийг илчилж тэврэлдэнэ. Гэнт бүдэг харанхуй дундаас Фернаны зэвхий цайвар хорсож замл хийлсэн царай тодорч Каталан залуу бүсэндийн зүсэн хутган дээрэн өөрийн мэдлэггүй гэлтэй гараан тавьсан байхыг Эдмон олж хараад хөмсөг зангидан уучлаарай.
Бид гуруулаа байгаа юм гэдгийг мэдсэнгүй шүү гэж хэлв. Дараа нь Мерседес өөд харж ин асуурун. Энэ эрхэм хэн бэ? Энэ бол миний найз. Миний ах Фернан болох учраас мөдгөн таны сайн нөхөр болно. Дантес. Энэ хүнийг би таны дараад оруулан хайрладаг юм. Та таньсангүй гэж юу? Гэхэд нь таньж байна гэж Эдмон Мерседесээс гараан салгалгүйгээр нөгөө гараан Каталан залууд найрсгаар сарвайлаа. Гэвч Фернан түүнийг нөхөр ёсоор гар сарвайхад өгдөөч гаргалгүй баримл хөшөөшиг зогсов. Тэгэхэд нь Эдмон чичрэн дагжиж байгаа Мерседес амар баргар царайлан зогсож байгаа Фернан хоёрыг шинжин харав. Ганц хараад л бүгдийг ойлгожээ. Дантсын уур хилэн бадрав. Мерседес, би чам дээр ирэх гэж ярангүйж явахдаа дайсантай учрна гэж огт мэдсэнгүй. Гэхэд Мерседес дайсан гинэ гэж хашгираад үйл ах хойдон хорсолтойгоор харж манайд миний гэрт дайсан байна гинэ. Би хэрвээ тэгж бодсонсон бол энэ гэрийг үрд орхиж чамтай суудалцаад Марсел орчихсон байх байсан юм гэж өгүүлв. Тэгэхэд Фернаны нүд гялзж байлаа. Эдмон минь хэрвээ чамд ямар нэгэн муу явдал тохиолдвол гэд Мерседес Фернаны хар санааны гүнд шингэн орсон тэр тайван байдлаараа үргэлжлүүлэн би моржийн хошуун дээр гарч хаднаас толгоогоороо үсрэх байсан гэж хэлв. Фернан үнэхэрийн зэвхий царай гаргав. Гэвч чи ташаарч байна Эдмон. Энд чамд нэг ч тайсан байхгүй. Харин миний ах Фернан л байна. Одоо тэр чамтай үнэнч нөхөр ёсоор гар барина гэж Мерседес хэлв. Хөсөн юм шиг Эдмон руу аяархан дөхөж очоод гараан сунгаж байгаа Каталан залууг Мерседес захирангуй маягтай харлаа. Хүчит долгион адил төөний үзэн ядах сэтгэл нь эрх тураараа энэ охины өмнө арга буюу задран бутрав. Гэвч Эдмоны гарт дөнгөн данган хурж гүйцэтгэх ёстой үүргэн гүйцэтгэлээ гэж бодмогдсон гэрээс гүйн гарч одлоо. Надад зовлон учруулагч гэд гараан бадлан гиншиж хэн намайг энэ хүнээс ангижруулдаг бол яасан гаслантай хэрэг вэ гэв. Хой, Каталан залуу. Хой Фернан, чи хаачих нь гэж хэнэгэн хүн дугарлаа. Фернан зог тусаж ийш тийшээ харахад Кадрус Данглартай хамт модны цаа толын ширээнд сууж байлаа. Чи наашаа ирэхгүй яагаа вэ? Эсвэл чи найз нөхөдтэйгönч мэдлэг завгүй явна уу? гэж Кадрус асуув. Ялангуяа өмнө нь бараг бүтэн шил арих байхад уу гэж Данглар нэмж хэлв. Фернан тэднийг алмарын харж нэг ч үг дуурсангүй. Энэ бүр алмаар жархиж гэж Данглар хэлээд Кадруст хөлөөн хүргэж бид энд үрж бидний бодсны эсрэг Дантас ялж орхивол яана. Тэгвэл одоохон мэдээд орхиё гэж Кадрус хэлээд залуу хөөд эргэж за яв Каталан хөө чи шийдж байна уугүй юу гэв. Фернан нүүрнийхэн хөлсийг арчаад сэхэвчэнд ороход түүний сүудэр сэтгэлийн баг зэрэг тайвшруулж сэнгэнсэн сэрүүн агаар алжаасан биеийн амраах шиг болов. Сайн байцгаана. Та нар намайг дуудаа янзна гэж хэлээд нэгэн сандал дээр суух гэж унаад өгөв. Би чамайг галзуу юм шиг гүйж явахыг хараад тэнгист ороод живж өгчихвэ гэж айгаад дуудсан юм гэж Кадрус нээж хэлээд чөтгөр аваг нөхдөйгөө зөвхөн дарсаар зочлон дайлдаг биш бас заримдаа тэднийгэн ус болгохтон саад болдогч явдал байдаг юм гэв. Фернан санаа алдагч биш, эхэр татагч биш, хачин жигтэйхэн болоод гар дээр нь толгоо өнжүүлэн бүхийлээ. Фернан, чи миний хэлхийг сонстоо гэж Кадрус сониучхан зангаасан болоод зүй зөхстой харьцааг алддаг жирийн хүмүүсийн бүдүүлэг илэн далангүй байдлаар хэлээд чи ёстой аргаан барсан амтэн шиг байх юм гэд учир зүггүй инээлээ. Үгүй дээ. Ийм сахэр дурлалд ханаас азаг өтөрхөв. Кадрус чи битгий тоглоом хий гэж Данглар өөдөөс нь хэлв. Би ер тоглоом хийгээгүй байх шүү дээ. Чи энэний санаа алдаж байгааг нь дуулж байгаа биз дээ. Алив Фернан наад хамраан өргөөд асуусан юмд минь хариулаадах
Эрүүл мэндийн чинь тухай найз нөхөд чинь асууж байхад хариулахгүй байна гэдэг чинь бүдүүлэг хэрэг шүү дээ. Гэхэд цаатхан нударгаан зангидаж би зүгээр гэж хариулсан боловч толгоон өндөлгсөнгүй. Тэгэхэд Кадрус найз өдөө нүдэрмээд "Оо, Данглер, ийм явдал болжээ. Чиний харж байгаа Марселийн шилдэг сайн загасчны нэг сайн санаат каталан залуу Фернан бол Мерседес гэдэг гоо үцгэлэнд бүсгүй дурлцгаж. Гэтэл гайвуулж тэр гоо хүүхэн нь фараоны ахмадын туслахаас сэтгэлтэй юм санжээ. Тэгээд өнөөдөр фараон буудалдан эргэж ирсэн учраас ойлгож байна уу?" гэж хэлэхэд Данглер "Үгүй, ойлгохгүй байна" гэж хариулв. "Хөөхи Фернан, огцорхон тэр" гэж Кадрусын үргэлжлүүлэн ярихад "Тэгээд яагав" гэж хэлээд Фернан толгоон өндөлгөж хорслон хүнд гаргах билээ гэж хүн ирэх шиг Кадрусыг хараад "Мерседес хэний ч юмч биш. Тийм биз дээ. Хэн дурлахаан өөрөө мэднэ" гэв. "Чи үнийг ингэж үзэж байгаа бол өөр хэрэг л дээ. Би чамайг каталан хүн гэж боддог байсан юм. Каталанчууд бол хайртай хүүхнээ хүнд булаалгадаг улс биш гэж над ярьсан юм л да. Тэр ч байтугай Фернан өшөөгөн аимшигтай сөрхий авдаг хүн байгаа юм гэж нэмж хэлсэн" гэж Кадрус хэлэхэд Фернан жигших мэт инээмсэглээд "Дурлцсан хүн хязээч аимшигтай биш" гэж хэлв. Тэгэхэд Данглер түүнийг үнэн зүрхнээсээ өргөдөж байгаа юм шиг "Хөөхи амтан. Одоо яадаг вүлээд? Данцыг ийм түргэн яваад ирнэ гэж бодоогүй байх та. Данцыг өгчихсөн ч юм уу? Эсвэл Мерседес дурлахаан болчихсон байж магадгүй гэж бодож байсан байх та. Яаж мэдэх вүдэ, тийм ээ? Иймэрхүү явдал гинтэл тохиолддог болохоор хүнд илүү их дарамттай байдаг юм" гэж хэлв. Байн ууж байгаа майлгийн дарс толгойд нь гарсан Кадрус "Ямар ч нэг эсэн Дантес эсэн минь яваад ирсэн ганцхан Фернаны хорыг хөдөлгөө зогсоогүй байхаа. Тийм үү Данглер?" гэж асуулаа. "Тийм ээ. Энэ явдлыг муугар төгснө гэж батлахнаач би бэлэн байна" гэж Данглер хэлэхэд Кадрус Фернан дарс хийж өгөөд өөрийнхөө хундгыг 8 буюу 10 удаагаан дүүргэж Хэдий тийм боловч тэр хүн гоо үцгэлэнд Марсельтэй суун тэхэлгэж эргэж ирсэн байлгүй гэв. Энэ завсар Данглер дарсан зөвхөн уруулан хүргэхтэд исуулаа. Данглер энэ хооронд Фернаны гайгүй сайн шинжин хараад Кадрусын үг түүний зүрхэнд халуун туглах шиг нэвтрэн орж байхыг мэдв. "Хорим хизээ болох уу?" гэж Данглерыг асуухад "Хоримд чараа хүрээгүй" гэж Фернан шивгэн хэллээ. "Тэглээч гэсэн хоримдаач хүрнэ. Энэ бол Дантес фараоны ахмад болно гэдэг шиг мадаггүй зүйл дээ. Тийм биз дээ Данглер" гэж Кадрус хэлв. Данглер гинт ингэж хэлэхэд нь татус хийгээд санаатаагаар хэлвүү эсвэл үгүй юу гэдгийг мэдэх гэж Кадрусод ширтэн харахад цаатах нь хөлчшүүрэн элий болоо болсон царайд нь атаархлаас өөр юм харагдахгүй байлаа. "Тэгэхээр" гэж шилэн аягнуудыг дүүргэж "Үцгэлэнд каталан хүүхний нөхөр Ахмад Эдмон Дантсын төлөө ууй" гэж хэлв. Кадрус хүндэрсэн гараараа аягаан өргөж нэг амсгаагаар уужхав. Фернан өөрийн аягыг шүүрэн авч хаг цохин хаялаа. "Байц Каталаноос ирдэг замын давцаг дээр юу болж байна вэ? Фернан чи хараач, чиний нүд сайн шүү дээ. Миний нүд ч одоо хоёр хараад байна. Дарсвол урвамтаа хийдэг гэдгийг чи мэднэ биз дээ. Сэтгэлдээ хоёр гараасаа хөтлөлдсөн явах шив. Бурхан минь, биднийг эндээс харж байна гэж сэжигч авахгүй үнсэлцэж байна шүү" гэж Кадрус хэлв. Фернаны хөдлөх бүрийг Данглер ажиглаж байсан тул царай нэвгүй болохыг харлаа. "Фернан, та тэр хоёрыг таньж байна уу?" гэж асуухад Фернан "Таньж байна. Эдмон Мерседес хоёр байна" гэж аяархан хариулв. Хөөхи, тийм байж л дээ. Би тэднийг таньсангүй. Хой Дантес, хой үцгэлэн төөхөн. Наашир, хоримч эзээ болох вэ? Бидэнд хэлж өгөөч. Энэ зөрүүд Фернан хэлэхгүй байна гэхэд
Данглер хөлчүүргсэн хүний зөрүү зан гаргаж сэхэвчнээс ойчих гэж байгаа Кадрусыг хойш татан зогсоож байгаа дөрвзүүлэн үгийн тасалж чи дуугүй байна уу юу? Хөл дээрээ төвшин зогс. Хайртай улсыг зүгээр байлга. Фернанаас жишээ аваач үгүйдээ ухаалаг байна гэв. Данглер турхируулан биеэн барьж чадахгүй улсан Фернан босон харайж өрсөлдөгчийн өдөөс үсрэн очихыг шахсан боловч хөгжилдөө тэнэгэр явсан Мерседес сайхан дэргүүнэн өргөж жавхаатай нүдээр бүхнийг харахад Эдмон хүл би үхнэ гэж занл хийсний санаад сандал дээрээ буцаж суулаа. Данглер архинд мансуурч дурлал давтсан хоёр нөхрөө харж энэ тэнэгүүд надад ямар ч нэмэр болохгүй. Архичин хулчир хоёртой л хоршчих шиг боллоо гэж айж байна. Энэ нь хорсод занахын оронд дарсаар гүцэг анд үргсэн атаархагч амтан. Нөгөөх нь дурлсан хүүхнээ хамар дороосон алдчихад хүүхэд шиг уйлж гомдож ба балаа амтан. Гэхдээ энэ хүнд өшөөгөө нарийн авч чаддаг Испани, Сицили, Калабар хүмүүсийн шиг гал цогтой нүд бухын толгойж хаг бадчмаар нудрах байна. Аз жаргал Эдмонд нэмсэглэж гоо сайхан хүүхэнтэй сууж ахмад болоод биднийг шоолон доромжлох болох нэ. Харин зөвхөн гэд Данглер ёжтойхон нэмсэглээд харин би л дундуур нь орж саад болохгүй бол гэж битүүхэн шивгнэн өглөв. Кадрус өндөөж нударгаараа ширээдул зогсоод хөөй Эдмон чи найз нөхдөө харахгүй байна уу? Эсвэл тэгж их биеэн тоочход бидэнтэй ярихыг хүсэхгүй байна уу? Гэж хашгирахад Дантес үгүй шүү эрхэм Кадрус надад бардсан малга би их аз жаргалтай байна. Аз жаргал хүнийг бардам зангаас илүү сохор болоо юм шиг болгодог юм гэв. Тийм ээ зөв. Энэ ч ёстой тайлбар да. Сайн байна уу Дантес адагта гэж Кадрус хэлв. Тэгэхэд Мерседес ёсрохгоор мэхэн ёсолж намайг одоохондоо тэгж нэрлэх болоогүй. Нөхөр нь арай болцохоогүй байгаа болцоод хүний нэрээр хүүхний нэрлэвэл манай ёсонд муу ёр гэдэг юм. Тийм болохоор намайг Мерседес л гэж дуудаж байхыг танаас хүсье гэж хэлв. Манайг хөрш Кадрус төдийл буруутай биш. Ялимгүй л алдлаа шүү дээ гэж Дантес хэллээ. Тэгэхэд Данглер хоёр залуутай мэхий ёслоод тэгэхээр хоримтой нь удахгүй болох нь шивдэ гэж асуув. Аль болох үйс түргэн хийх санаатай байна. Өнөөдөр хаавтайгаа ярилцсан. Маргааш эсвэл нөгөөдөр ураг болохоор тохиролцсны баярыг энэ нөөцөд хийн. Найс нөхөд минь бүгдээрээ ирнэ гэж бодож байна шүү. Энэ бол эрхэм Данглер та хоригдлаа гэсэн үг. Энэ бол Кадрус чиний эрхийг бид хүлээнэ гэсэн үг. Гэхэд Кадрус согтуу инээдэр инээж. Фернан яах вэ? Фернан бас эрхүү гэж асуулаа. Миний эхнэрийн ах бол миний ах. Иймд түүнийг бидэнтэй хамт байхгүй бол Мерседес бид хоёр үннээсээ гомдондоо гэж Эдмон хэлв. Фернан үг хэлэх гэсэн боловч хоолой дээр нь юм тэгэлчихэд үг дуурч чадсангүй. Өнөөдөр сүүлчихэд маргааш эсвэл нөгөөдөр нь хорим хийх гинэ. Ахмад та их ярч байна да гэхэд Эдмон нэмсэглэж эрхэм Данглер би саяхан Мерседесийн Кадрус хэлсэн үгийг танд хэлмээр байна. Одоогоор хүртээгүй байгаад солоор намайг бүү дуудаарай. Энэ бас надад аюул даллаж мэднэ гэв. Уучлаарай. Би зөвхөн таныг дэндүү яарч байна л гэж хэлсэн юм. Бидэнд амжих цаг их байна шүү дээ. Фараон 3 сарын дараа лаян замд гарна шүү дээ гэж Данглер хариулв. Жаргалтай байх гэж яарах хэрэгтэй эрхэм Данглер. Удаан зов зүдэрсэн хүн аз жаргалаа олсонд арай ядан итгэдэг юм. Энэ бол зөвхөн биеийн тоосон хэрэг биш. Би бас Парис явах хэрэгтэй байгаа юм. Тийм үү. Парис орох гинэ. Та тийшээ анхудаа явах гэж байгаа тань энэ үү? Тийм ээ. Та тэнд ажилтаа юм уу? Над ажил байхгүй. Манай хөөрхий ахмад Леклерийн сүүлчийн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байна. Энэ бол буйны үйл гэдгийг Данглер та ойлгож байгаа үсттэй. Санаа зовх хэрэггүй. Би очиход хүрээд ирнэ. Тийм ээ, тийм ойлгож байна гэж Данглер хэлээд дотроо маршлын өгсөн загтлыг эзэнд нь хүргэж өгөх нь. Чөтгөр ав. Харин энэ загтал чинь надад нэг санаа төрүүлв шүү. Тэгтэн бүр гайхалтай сайхан санаа гэж. Дантес найз минь. Чи одоогоор фараон дээр тэргүүн дугаард бичигдэх хүн болчихоогүй байна шүү гэж бодов.
Тэгэд тэр холдон яваа Эдмоны хойноос "Замдаа саяваарай" гэж хашгирлаа. Тэгэхэд Дантес толгоогоо эргүүлэн эдрийг харж ээлдгээр дохин "Баярлаа" гэж хариулв. Дурлсан хоёр залуу тэнгэрээс заяасан гэлтэй жаргалтай тайван одоцгоов.